Рейлон үзүүлж байна. Андре Губен дуу шиг амьдрал. Араминд дуу шиг амьдрал нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр манай студид онцгой зочин ирээд байгаа. Тэрний дуунуудыг сая хүмүүс мэддэг үлээ. Дансанд нь ч сая рубль байсан. Гэхдээ сүүлийн 10 жилд тэрний тухай бид шимжүүл сонсоогүй. Өнөөдөр бид тэрний хаана байгаа? Яаж амьдарч байгааг болон яагаад тайзан дээр гарахгүй байгааг олж мэднэ. Андре Губеныг огтон авцгаая. Энгэнэд санаагүйч ээж гахаж байна. Андре Губен. Та тайзан дээр ойрд гарч ирсэнгүй. Энэ ямар учиртай хэлээч? Зарим хүмүүсийн хувьд би нэг тийм хаалттай амьдралтай санагдаж магадгүй л дээ. Би өөрөө бусдад нээлттэй байдлаар амьдардаг гэж дүгнэдэг. Би хөгжмийн ая байнга бичдэг. Хөгжмийн зохиолч маягаараа хөгжиж байгаа гэхүү дээ. Иймэрхүү л байна. Хамгийн сүүлд чи хязээ тайзан дээр концерт тоглосон байна. Хамгийн сүүлд би 2005 онд концерт 2005 он бол урт хугацаа өнгөрчээ. Тийм ээ. Үсгийн бол концерт тоглоно. Саналууд ирж байгаа их мөнгө ч амлсан. Гэхдээ би одоохондоо тэгэх шаардлагагүй гэж бодож байгаа. Ягаад гэвэл нэгдүгээрт амьдрах мөнгө байгаа. Хоёрдугаарт би тайзан дээр гарах ирэхгүй гэж боддог. Ягаад гэвэл одоо миний гадаад төрх сайнгүй харагдаж байгаа үстэй. Намайг архичин болсон юу ч хийхгүй байгаа гэж битгий бодорой. Би өөртөө ажиллаж байгаа. Цаашид амжилтанд хүрнэ гэж найдаж байгаа. Ингээд л болоо доо. Ты ищешь, мальчик-бродяга, в этой забытой Богом стране. Энэ дуу хорны дотор Андре Губеныг супер болгосон. Сайхан нэмэгдсэн гитар зүйлсэн залуу 90-ад оны сүүл үеийн охтуудын хүлээж байсан тэр залуу яг мөн байлаа. Губен ердөө 20 настай. Гэтэл түүний хөл дор Орос тэр чигээрээс сүлдэд байлаа. Губен өөрөө дуунуудаа бичдэг өгөөд дуу болгоно шууд хийх болдог байсан. Энгийн айтай хайртай ойлгомжтой хөлтэй дуунууд хүмүүсийн зүгтгэлд төрж байсан. Не исчезай, Лиза. 25 настай дуучин залуу 4 цомог гаргаад байлаа. Нэр хүнд мөнгө ба түүнтэй хамтран ажиллахыг хүссэн продюсерыг урд дараагүй. Тэд Андре Губен шинэ pop хаан болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм. Маш их мөнгө болж байсан. Надад Губений концертуудыг 3 жилээр урьдчилан төлөвлөсөн байсан тухай ярьж байсан. Гэнэт амжилтын урагт хүссэн тэрээр цэнхэр дэлгэцэн дээрээс дуулианд мэдэгдэл эсвэл зодог тайлах концерт хийлгүүгээр алга болсон юм. 15 жил Андре Губен тайзан дээр гарсангүй. Нэг чинь хийдгэжээгүй. Энэ жилүүдэд хэдхэн удаа ярилцлага өгсөн билээ. Сая хүмүүсийн шүтэн болсон түүний тухай санаанд оромгүй олон хог яриад дээгдсэн. Архинд орсон, гадаад руу гарсан, иржигдгийг галзуурсан гэж яриад байлаа. Тэрэнд юу тохиолдсон бэ гэвэл сэтгэл санааны хувьд эсвэл бие махбодын хувьд ямар өөрчлөлт оров? Миний бодлоор энэ хоёр зүйл зэрэг тохиолдсон байна л да. Сайн ойлгохгүй л байна. Гэхдээ тэр маш авьяаслаг. Өнөөдөр өчигдрийн тэнмэж жаад дууч төгөж байгаа. Дуу шиг амьдрал нэвтрүүлэгт Андре Губен агуудаа үнэн ээжлэг болно. Тэр шоу бизнесийг төр зүрийн сэтгэл хөдлөлөөс болж орхиогүй. Гол буруут нь хүнд өвчин байжээ. Эмчнэр намайг эдгэршгүй гэсэн. Би яг шилэнд орсон мэлхий шиг тээчилж байгаа. Ягаад гэвэл цөцгийн тос болгож болгодог гэж итгэдэг юм л да. Өвчний улмаас тэр тайзан дээр гарахаа болсон бас өөрийнхөө дуунуудыг дуулахгүй байгаа. Мөн өөр хэндэж өөрийнхөө дуунуудыг дуулахыг зөвшөөрдөг. Андре Губен ганцхан үдшиж өөрийнхөө дууг дуу шиг амьдрал нэвтрүүлэх дуулахыг зөвшөөрсөн билээ.
Би чиний нэг ярилцлагыг уншсан л да. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө уншсан юм. Миний нуруугаар хөөд оргисон нэг хэсэг байсан. Чи бүх зүйл сайхан байгаа. Хамгийн гол нь маргааш хүртэл амьд үлдэх юмсан гэсэн байсан. Энэ яг юу гэсэн утгатай байсан болоо? Яг би өвдсөн юм л да. Нүүр бас хоолоо өвддөг болсон. Эзэнээс эхэлсэн бол миний санаж байгаагаар 11 жилийн өмнө эхэлсэн байх. Бүх эмч нарт үзүүлсэн. Тэгэд ямар ч эмчилгээгүй гэсэн. Тэгэл би 10-аас 11 жил чи өвчтэй явлаа. Би асуумаар байна л да. Өвчин даамжирч байгаа юу? Хүчтэй биш ч гэсэн эрүүл бол баян гэдэг байх та. Би тэрнтэй санал нийлнэ. Урдсэл хөрөөнд Андре Гүбэн анх удаага яагаад тайзан дээр гардаг ярилцлага өгөхгүй байгаа тухайга бидэнд ярьсан юм. Миний нүүр өвддөг. Маш хүчтэй. Юм ярихад хүртэл хэцүү шүү. Гүбэн дуулах битгий хэд ярихад хүртэл хүнд байгаа. Энийх болгонд маш хүчтэй өвддөг. Гэхдээ Андре өвчнөө нууж байна. Жүжигчин залууд нүүрний зүүн талын прозавалгия гэдэг онц тавьжээ. Энэ бол мэдрэлийн системийн өвчин. Нүүрний булчин ажиллах болгонд тогн цохилсон мэт өвдөнө. Өглөө болгон би сэрээд яаж игээд орноосоо босож тамирын зааланд очиж дасгал хийдэг л дээ. Өвчний улмаас Андре Гүбэн амжилтын оргилд байхдаа тайзнаас буусан хамгийн анхны жүжигчин болсон. Тэр өөрийн хөгшөрсөн нүүрэнд нь өвчнөөс болж шаналсан байдалтай болсон. Инээмсэглэсэн царайлаг хэвээр нь дурсан санаасаа гэж хүсдэг байна. Би царайгаа хүмүүст харуулад яах юм бэ? Энэ шаардлагагүй шүү дээ. Хүсэхгүй. Би ямар амар харагдаж байгаа юм. За намайг уучлаарай. Нүүр өвдөх нь 10 жилийн өмнөөс эхэлжээ. Эхлээд Андре өвдөлтийг тоодгүй байсан. Өвдөлт өөрөө намдаагүй. Харин ч улам даймжиж эхэлсэн тул тэр эмчнэр ханджээ. Эмчнэрт нэлээх мөнгө зарцуулсан. Зөвхөн үзлэг шүү. Хагалгаа хийлгээгүй. Зөвхөн шинжилгээнд $50,000 зарцуулсан гэж бодлоо. Их хөөс. Тэнэмэл жаал маань Оросын бүх мэдрэлийн эмнэлгүүдэд ажилласан. Герман, Израиль руу явсан. Гэхдээ шилдэг эмчнэр ойлгохтой юу ч хэлж чадаагүй. Израильны эмч ирээд царайг минь хараад царай гэдэг их нарийн л да. Удаан эмчилж болно. Гэхдээ эцэст нь үр дүн гарахгүй ч үж магадгүй гэсэн. Мэдрэлийн эмчнэр Андре Гүбэн яагаад ийм өвчтөй болсныг бараг тогтоох аргагүй гэж байна. Ингэж өвдөж байгаагийн шалтгаан нь ойргойлол хүчтэй стресс зугаацангил байх магадлалтай байж байна. Айрхоо хөнгөн дөрлөлийн мансууруулах бодис эргэлэхэд нүүрний булчин тадалдаж өвддөг болдөө. Энэ бол мэдрэлийн төрөл зүйл. Андре бүх эмчнэрт үзүүлсэн. Гэхдээ нэмэр болоогүй. Уламжлалт ангаах анч тус болсонгүй. Хятадд би зүү тавьсан. Өдөрт 2 удаа нийт 17 зүү тавьдаг байсан. Гэхдээ зүү тавьж байсан залуу Андре та мундаг хүн байна. Би таны алдартай болсныг ойлголоо гэсэн. Ийм төвчээртэй хүн ховор гэсэн шүү. Би хатгаад бай зүгээр зүүгээ хайрлах хэрэггүй гэсэн. Дээд тал нь 17-оос 18 зүү тавих боломжтой байдаг гэсэн. Хорч байж магадгүй байх л да. Гэхдээ илүү олныг тавьж болохгүй шүү дээ. Муу нөлөөч гэж байсан. Нилээ өвдөн шүү. Сарын дотор би тэнд маш их төвчээр гаргах хэрэгтэй болсон. Ёстой аимшигтай. Нүүрний өвдөлт мөрлөө дараа нь гарлуу шилжсэн. Одоо бүх үе өвддөг болжээ. Андре өвчин нь даамжирч байгааг мэдээд гэрээсээ гарахаа болж утсаа салгаад гудамжинд гарахаач бас болсон байна. Хаалттай албаны цаана Гүбэн бүтэн 10 сар болсон байна. Үүрэндээ бөгөөд асуудлаа өөрөө шийддэг болсон. Бусаддаа зовлонгоо хуваалцах ямар хэрэгтэй гэж миний хувьд утгагүй санагддаг юм. Миний буруу ч байж магадгүй л дээ. Андре өөрийнхөө өвчнөд нүүр тулан үлджээ. Одоо Андре хүмүүсийн шүтэн биширдэг нарны хүү байхаа болоод байлаа. Шинэ Андре Гүбэн алдар хүнд мөнгө, хайр дурлалд татагдхаа болсон. Тэрний хувьд шинэ өдөр болгон сүүлчийн өдөр шиг байх болсон. Хүн болгон ямар нэг юм өвдөх үед за маргааш зүгээр болж ухаа гэдэг тийм ээ. Эрүүл залуу хүн шууд эмчнэр дээр гүйж очихгүй шүү дээ. Маргааш зүгээр болчих байх гэдэг. Сарын дараа гайгүй болно. Хагас жил боллоо зүгээр болсонгүй. Үтэн жилийн дараа бас л зүгээр болсонгүй. Эмчд үзүүлэх хэрэгтэй. Тийм ээ, эмчд үзүүлэх хэрэгтэй гэж бодно. Ганц 2 газар очиж үзүүлсэн. Израильд очлоо. Намайг үзээд зүгээр байна гэсэн. Энэ зүгээр. Харин энэ зүгээр бас л зүгээр. Толгойдоор мэдрэгчүүд залгсан зүгээр л гэсэн. Яах ёстой бүү мэд. Тэгээд би тэндээс гараад Москвад ирсэн. Манай эмчнэр тэндээс дутах юмгүй. Орос эмчнэртээ үзүүллээ. Тэгсэн бас л эмчнэр юу ч хийж чадаагүй. Дараа нь би за яршиг гээд дууган унаадаж яах явлаа. Тэгсэн яасан гэж арай ярьсан. Таажгүй шүү. Хуулгаар сайн ажиллаж байна. Өнөөдөр Андре Гүбэн нийслэл хотын гудамжаар тансаг лимүүснээр бус. Харин дугуйтай тавьчихсан. Тэр өөртөө хичнээн хурдан дөрөөгөө чин төдий чиний өвчин өөрөөс нь холдно гэдэг дүрмтэй болж байна. Ингэж би өөртөө илүү итгэлтэй болсон. Миний бие нэг хэсэг муу байсан. Жил хэртээ гэртээ өвдөж ном уншсан дараа нь дугуй унаад 30 км явсан байгаагаа анзаарсан юм л да.
Андрей өдөр болгон явах зайгаа утсахдаг бөгөөд өвдөлт маргааш өглөө өвдөл наамддаг байна. Одоо дуучин залуу өдөр болгон биеийн тэмрээр хичээлдэг болсон. Хамгийн зөв дасгал маань ийм байдаг л да. Үргэлжлэндээ 14-өөс 15 кг ачаа хийн. Бие халаана. Дараа нь энэ дээрээ суниадаг. Дараа нь штанг өргөн. Би төхөөрөмждөр дасгал хийхгүй бол гар өвдөд байдаг юм л да. Баг зэрэг цээжний хэсгээ дасгалжуулна. Дараа нь гар, хөвлийн булчингаа тэгээд хөлөө дасгалжуулна да. Хэсгээр нь биеийн бүх хэсгүүдийг дасгалжуулдаг. Өмнө нь яг ийм идэвх зүтгэлтэйгээр Андрей Гүбэн аялын тоглолт хийж ярилцлага өгдөг байсан. Одоо тэр теннис тоглож ууран зууж, хөвлийн булчингаа хөгжүүлдэг. Фитнес клуб Андрей Гүбэн ажилдаа явж байгаа юм шиг 7 хоногт 5 удаа очиж бэлтгэл хийдэг байна. Тоног нэг бүр дээр тэр өөрийнхөө хувийн дээд амжилтыг тогтоодог. Асуул хийсний дараа биеийн байдал сайжирдаг л да. Хэрвээ би дор хаяж 5 км гүйх юм бол сайн 15 км гүйвэл бүр илүү дээрдэнэ. Түүний нэрийг дуудаж хашгиралдаг байсан цэнгэлдэхийн дэргэд Андрей Гүбэн ролик зүүж болгодог. Энийг ч тэр эс зугаацахын тулд хийгээгүй гэж тайлбарласан. Мэдээж хэрэг хэн нэг над татарах байх л да. Дасгал хийсний дараагаар Гүбэн тайвширч сэтгэл нь ууж ирдэг. Дахиад нэг өдөр өвдөлтгүй өнгөрүүлж чадлаа шүү дээ. Заримдаа би бүр гайхдаг. Өглөөс ирээд би амьд байна, харин маргаас ирэх болов гэж айдаг шүү. За би энэ асуудал дээр таг болохоор мэргэжлийн хүнээс асууя. Андрейд тодорхой төрлийн мэдрэлийн гажиг үйлсэн байна л да. Энэ нь өвдөлтөөр илэрдэг. Миний ойлгосноор өвдөлт нь танд маш их төв учруулдаг. Энэ өвчнийг биеийн тэмрийн дасгал хийснээр идэвх боломжгүй гэдгийг баттай яж чадах байна. Харин ч муу гаднууд болно. Тэгээд бас эмчээ биеийн тэмэр үргэлж хэрэгтэй байдаг шүү дээ. Үргэлж биш ээ. Ягаад үргэлж биш гэж хэрэгтэй үед нь тохирох хэмжээгээр хийх хэрэгтэй. Цусны эргэлт амьсгал гээд муу юм юу вэ? Хамгийн гол нь олимпийн рекордыг эвдэхгүй гэхдээ гүүхэн биед хэрэгтэй үстэй. Энэ өвчний хувьд юуны түрүүнд та юу ч хийсэнд мэдээгүй жаахан дуугүй байх хэрэгтэй юм шүү. За би дуугая. Та надад онш тавиагүй шуугаа чалчаад байгаа юм бэ? Зүгээр ярихгүй юу? Би асуудлыг өөрөөрөө ингэж шийдэх нь зөв гэж бодож байна. Харин энэ сэдвийг одоо тантай хамт ярилцахыг хүсэхгүй байна. Надад сонирн биш үү? Надад огт сонирн биш. Би хүсэхгүй. Таныг эмчнэр эмчилгээс татгалзсан гэж та хэлсэн. Хэрвээ өвчтөе эмчийн зөвлөгөөг хүлээж авахгүйгээр хүссэн эмчилгээг хийдэг бол үр дүн тодорхой шүү дээ. За собой дверь закроешь, ты уйдешь от меня, боль не скроешь. По дороге своей от весны к весне Упадет белый снег расставания, только ты обещай на прощание быть счастливой в своей сказочной стране. Улетай, улетай, словно птица, в небесах ты свободно кружиться. Выше солнца и звезд, выше только знай. Никогда я тебя не забуду, буду ждать, буду вновь верить в чудо. Вот и все, а теперь улетай, улетай. Где-то там в вышине ты проснешься, нежным облаком снов обернешься. Ветер будет тебя на руках качать. Но меня не зови за собою, места нет в небесах, не с тобою. Просто я никогда не умел летать. Улетай, улетай, словно птица, в небесах ты свободно кружиться. Выше солнца и звезд, выше только знай. Никогда я тебя не забуду, буду ждать, буду вновь верить в чудо. Вот и все, а теперь улетай, улетай. Улетай, улетай, словно птица, в небесах ты свободно кружиться. Выше солнца и звезд, выше только знай. Выше только знай. Никогда я тебя не забуду, буду ждать, буду вновь верить в чудо. Вот и все, а теперь улетай, улетай. Улетай, улетай, словно птица, в небесах ты свободно кружиться.
звезд выше, только знай, выше, только знай. Никогда я тебя не забуду, буду ждать, буду вновь верить в чудо. Вот и все, а теперь улетай, улетай, улетай. Я буду с тобой, одинокой такой, каждый день, каждую ночь. Ты знаешь сама, как ты сводишь с ума. Ты одна мне сможешь помочь. Хочу тебя обнимать, хочу тебя целовать вновь и вновь. Это любовь, но ты опять далеко, тебя найти нелегко. Где-то там, между весной и летом. Я знаю, ты знаешь, что вновь моей станешь. Двери души закрывать не спеши. Все будет как хочешь, тебя прошу очень в темную ночь. Не гони меня прочь, не гони в темную ночь. Я буду таким, как ты хочешь, таким, как ты ждешь. Буду всегда. Ты только скажи в эту полночь мне да или нет, нет или да. Зачем играешь со мной, зачем зовешь за собой? Я с тобой, только твой. Себе признайся сама, что быть устала одна. Где-то там, между весной и летом. Я знаю, ты знаешь, что вновь моей станешь. Двери души закрывать не спеши. Все будет как хочешь, тебя прошу очень в темную ночь. Не гони меня прочь, не гони. Ты знаешь, что вновь моей станешь. Двери души закрывать не спеши. Все будет как хочешь, тебя прошу очень в темную ночь. Не гони меня прочь. Чиний сая хөрөнгийн тухай яриа дэгдэж байсан. Тухайн үедээ маш их ашигтай байсан гэсэн. Энэ үн мөнгөтэй болж чадсан уу? Тэр үед мөнгөтэй болж чадсан. Гэхдээ би даруухан амьдардаг хүн л дээ. Хотын захад ордон худалдаж яваагүй. Гадаадд харш яваагүй. Яг тийм биз? Яг гэвэл надад тийм мөнгө байгаагүй. Гэхдээ дөрөв дэх цомог дээр би өөрийгөө хангалттай мөнгөтэй хүн гэдгийг мэдэрсэн. Одод шиг охтууд нэртэй дөрөв дэх цомог гаргасны дараагаар би залуу уран бүтээлч байсан. Албан байгууллагын баярт тоглохгүй зөвхөн концерт л тоглодог. Харин дөрөв дэх цомог гарсны дараагаар надад жирийн иргэд болон банкирууд хайртай болж эхэлсэн. Тэгээд маш олон байгууллагын захиалга ирэх болсон. Өөрөөр хэлбэл мөнгө хангалттай орж ирэх болсон л доо. Би өөртөө Porsche машин авсан. Миний богийн мөрөөдөл бийсэн. Би өөртөө Москвад байр худалдаж авсан. Энэ сайхан л байна. Даруухан амьдарч байсан. Ойролцоогоор 10% өөртөө зарцуулдаг байсан. Үлдсний далд хийдэг. Дараа нь хүнд хэцүү цаг үе ирэхэд би тэр мөнгөөр амьдардаг болсон. Өнөөдрийг хүртэл тийм маягаар л амьдарч байна. Миний амьдралын зохицуулт ердөө л юм. Ингээд л болоо. Тэрнээс биш хамаагүй цацж өрөөгүй. Алдар хүндтэй байх үеэс хойш Андре Губин хэд хэдэн хаяг сольжээ. Гэхдээ шинээр байранд орсны дараахан нэг л зүйл үргэлжлэнэ. Шүтэн бишрэгчид цонхон доор цугларн орцны хам дээр хайрын бичээс үз зурайн. Өнөөдөр тэрний орц эмлэг шиг цэвэрхэн байна. Энд 90-ад оны үеийн секс бэлэгдэл Андре Губин амьдардаг гэж хэлэх аргагүй. Бодчих юм аа. Одоо бурхны авралыг нь бичих болсон. Тэнүүлчин жаал ганцаараа амьдраад удаж байна. Гэр бүлгүй, хүүхэдгүй, хайртай бүсгүйч байхгүй. Андре найзуудтайгаа бараг уулздаггүй бөгөөд баярын өдрүүдийг ч ганцаараа өнгөрүүлдэг гинэ. Бүтэн жилийн дотор 3 хүн ирэх юм бол олон хүнд тооцогдно л доо. Энэ жил гэхэд надтай 3 бүсгүй ирсэн. Би нэг иймэрхүү л зочлон тохиолдоо да.
Энэ барийг Андре Губин 12 жилийн өмнө аав ээжтэй зориулан хөдөлж авчээ. Тэднийг нас барсны дараагаар өөрөө энд нүүж ирсэн байна. Аав ээж нь араасаа бурхан болсон. Аав нь 2009 онд хол тавдраар, ээж нь 2012 онд зүрхний шигдээсээ нас баржээ. Одоо тэрний хамаатнууд гэвэл төрсөн дүү Настя болон аавынх нь ээж болох Уфагийн эмээ байна. Тэрэнд маш хэцүү байгааг би мэдэрсэн. Тэрний дүү Настин канат дээр ирж байсан л да. Сэтгэл санаа нь тавгүй байгааг мэдэрсэн. Ач нар маань өнчин болж хоцорсныг би тэгэхэд л мэдэрсэн. Аавгүй болоод удааг байхад ээж нь бас нас барсан. Баяр нь аав ээжийнх нь амьдарч байх үеийнхээр үлдсэн. Ээжийнх нь сонгож авсан тавилга, ханан дээр аавынх нь худалдаж авсан уран зургууд. Би уран зургийг сайн мэдэхгүй. Надад том биерээр зурдаг импрессионистууд таалагддаг. Зочны өрөөнд зурагт байна. Үн л эртний эдлэл. Би хавтгад илгэстэй зурагт авч чадна. Үнэн дээр надад ямар байх нь хамаагүй. Юу ч харж байгаа нь харагддаг учраас хамаагүй. Ганц биерийн гал тогоо маш эмгцэгцтэй байна. Заван аяг тавг ширээн дээр талхны өрцөж байхгүй. Андре бохор үзээс их айдаг. Жамаг аялын тоглолтоос ирэхэд миний найз бүсгүй унтаж байсан. Би 2 концерт тоглож чад онгоцоор ирсэн. Бүсгүй унтаж байна. Угаалтур дүүрэн аяг тавг чөтгөр авч. Одоо болтол би уучлах чадаагүй. Залуу хүн байж аяг тавг угаачж болно да. Би 2 концерт тоглож ирчихэд гэртээ аяг тавг угааж зогссон. Ёстой аймар. Гүбэн аль эртнээс оддын амьдралаар амьдрахаа болсон. Ресторанд ордоггүй, гэрийн үйлчлэгч авдаггүй. 90-ад оны од хүнсний зүйлсээ супермаркетаас авч богино төлгөөний цуганд халаадаг. Хагас боловсруулсан хоо шилтэй кофе уудаг. Би ийм нариулдаг кофе уух дуртай л да. Надад таалагддаг юм. Жинхэнэ кофений дуртай. Гэхдээ чанах гэж уудаг шүү дээ. Харин шүүгэнд Андре Губины тайсны хувцснууд тоосон дарагдж байна. Шүтэн бишрэгчд нь энэ хуслуудыг өндөр үнээр худалдан авах байсан. Гэхдээ Андре худалдааг хүсэхгүй байна. Янз бүрийн хувцснууд маш их байна. Би завсрын өнгөтэй хувцсан их дуртай. Цайвар саарл гэдэг байхаа. Тийм ээ, завсрын өнгөд би их дуртай. Өмнө нь Губин сая рублийг шөнийн цэнгэний газрууд бүсгүйчүүд, үнэтэй машинууд ба элит алкогол зарцуулдаг байсныг хэлсэн. Харин одоо тэрэнд аз жаргалтай байхад жижигхэн байр нь хангалттай байна. Мөнхийн найз гитарва, тэжээгч, синтезатор энд байна. Энэ хөгжим дээр би одод шиг огтуд бүжиг гээд доонуудаа зохиосон юм. Энд анх бичиж байлаа шүү дээ. Энэ хөгжим дээрээ би тоглох маш дуртай. Гэхдээ маш аяархан тоглодог. Хөшөөдтэй саадуулж болохгүй шүү дээ. Что не будет? Сейчас придумал. Дөнгөж сая зохиочлаа. Онцгийн зүйл бичсэн сая зохиосон шүү. Сая зохиосаа. Андре Губин урдын адил хөгжим бичиж байгаа. Гэхдээ дэрэгт нь хэнч байхгүй хахад шүршүрт дуулдаг. Тэрэнд ганц удаа захиалагт тоглолт хийгээч гэж 6 тэгтээ их мөнгө санал болгодог. Гэхдээ дуучин залуу маань ийм байдалтай тайзан дээр гарах ирэхгүй гэдэгт итгэлтэй байна. Би хэдэн удаа тоглолт хийгээд Рублевкад байшаа авч болно. Гэхдээ энэ чухал биш ээ. Чамд тоглолт хийгээч гэж мөнгө санал болгосон гэлээ. Баян санал тавьдаг юм аа, мөнгө өгдөг. Тийм ээ, их мөнгө. Бидний дунд тэгээд хэлээч. 50 мянгаыг бол авах байсан. Нэг тоглолтын төлөө 50 мянган евро юм. Тийм ээ. Гэхдээ чинь нэг удаагийн тоглолт. Бас ирээд бидэнтэй хамт жаахан суугаач л гэдгийг үзэсгэлэгт байсны төлөө мөнгө төлнө. Гэхдээ би ер нь бол татгалздаг л да. Зүгээр хамт байсны төлөө юу? Тийм ээ, зүгээр хамт байна. Гол нь хүмүүс намайг сонирхоод, шохоорхоод байгааг би мэдэрдэг юм. Сонирхол нь ямар байдлаар илэрч байна? Хүмүүс чамаас юу шаарддаг юм бэ? Хөө янз заримдаа ирж хаалга тогшин. Ер нь янз доо юу өсдөг гэж. Янз бүрийн юм хүснэ. Я не буду говорить, что готова все простить, и обид не помню я. Но ты же знаешь все равно, что в душе моей темно, если рядом нет тебя. Ночь, ожидание, холод, боль, я и ты расколот, я ничего не вижу, так себя я ненавижу вновь. Слезы ниоткуда в кровь, я кусаю губы, все, что мне сегодня надо, просто быть с тобою рядом. Ночь, что-то странная свобода, от заката до восхода, ждать тебя, надеясь вновь. О, день, я прошу тебя, не надо, от восхода до заката, говорить мне про любовь. Нет, я не буду говорить, что
что хочу тебя забыть и не вспомнить никогда. Но должен ты меня понять, просто я устану ждать и, быть может, навсегда. Пусть ты меня не слышишь, пусть голос твой все тише, я буду верить в чудо просто так из ниоткуда. Нет, не хочу я много, все, что прошу у Бога. Мне так мало в жизни надо быть с тобой сегодня рядом. Ночь, что-то странная свобода, от заката до восхода, ждать тебя, надеясь вновь. О, день, я прошу тебя, не надо, от восхода до заката говорить мне про любовь. Ничего не вижу, так себя я ненавижу вновь. Слезы ниоткуда в кровь, я кусаю губы. Все, что мне сегодня надо, просто быть с тобою рядом. Ночь, что-то странная свобода, от заката до восхода, ждать тебя, надеясь вновь. О, день, я прошу тебя, не надо, от восхода до заката говорить мне про любовь. О, ночь, что-то странная свобода, от заката до восхода, ждать тебя, надеясь вновь. О, день, я прошу тебя, не надо, от восхода до заката говорить мне про любовь. О, ночь, что за странная свобода, от заката до восхода, ждать тебя, надеясь вновь. О, день, я прошу тебя, не надо, от восхода до заката говорить мне про любовь. Татьяна Герасимова гэдэг нэр чамд юу хийж вэ? Мэлгүй. Та хоёр хамт ажиллаж байсан уу? Уулздаг байсан уу? Алан ташиж угтаа аваарай. Сая хүмүүсийг байлдан дагуулan тэрнийг та яаж өөрийн болгож чадваа? Андрегаас асуух хэрэг. Мэдээж хэрэг би анх санаачилсан. Тэр үед би их гоё улаан өнгөтэй машинтай байсан санаж байна. Тийм ээ, чи улаан машинтай байсан. Тийш үү? Улаан машина унаад л давхдаг байлаа шүү дээ. Ханой кино театрын тэнд очисон санаж байна. Танюшигийн аав нь будгаар нохонууд буддаг байсан тухай чи ярьж байсан санаж байна. Чи хайсаатай биш үү? Би иймэрхүү зүйлийг сайн санаж байна. Би Таняг эргүүлдэг байсан. Таня маш сайн бүсгүй хэн нэгэн даз дайрах байх. Олон жүжигчид цугларсан нэг үдэшлэг болж байсан юм аа. Андрей ирсэн, Иванушка байсан. Октод бүгдийн ураад бэлэг өгчээсэн л та. Би хоёр сайн уу сайн. Намайг Андрей гэдэг би мэдэж байна. Би Таня бийтгэсэн мэт. Хамтдаа амьдарцгаая гэсэн үү? Үгүй яалаа гэжтэй шууд их. Андрей их халамжтай, мэдрэмжтэй хүн байсан. Ямар ч эмэгтэй хүнтэй ингэж харилцах надад таалагддаг. Нууц биш бол та хоёр хэр удаан хамт байсан бэ? Удаагүй. Нэг өдөр би хувьдаа хамт байж чадахгүй юм байна гэдгээ ухаарсан л да. Уучлаарай Таня. Яаж салсан юм бэ? Том хүмүүс шиг 50 ярилцаад хоёр тийшээ. Жаахан ойлгомжгүй салсан санаж байна. Яаж салснаа би санахгүй байна л да. Одоо санах хэрэгтэй. Санах уу? За. Үүндээ бол их сэтгэл өвдөх зүйл болсон л та. Сая би тэр үеийн өөрийгөө санаад их өрөвдсөн. Ягаад гэвэл гин цайлган жаахан охин жинхэнэ наз жаргал энэ гэж л утсан байх. Ийм алдартай залуутай болсон. Ээж нь их сайн хүн, дүүн сайхан сэтгэлтэй. Аав нь бас маш мундаг. Ганцхан Андрей л өөдгүй. Сайхан бэлэг өгдөг. Цэцэг бэлгэлдэг байсан. Шинжилгээ мөн санаж байгаагаар бид тоглолтын дараа уулзахаар тохирсон. Андрей тоглолттой байсан юм. Би ч гэсэн тоглолттой байсан л та. За. Би уцаар ядаа.
Би Андрейн тоглож хийж байсан газар очив. Говорю, друзья, Андрей яасан гэдэг. Андрей уже цагийн уехал өмнө час яваад назад, өгсөн а я гэхээ. звоню, дозвониться Би не залгаад могу. байдаг WhatsApp. Телефон не берет, потом батарейка села, и я Дараа нь дозвонюсь цэнгэн до дууссан. Бобла. Тэгээд би Боб Помнишь, дээр ярьсан. Бобла? Боблыг санаж байна уу? Үгүй тэр хэм бэ? Вова гэдэг найз. Вова гинэ. Володь. Вова юу санаж байна Он гэж. говорит, слушай, а да мы Тэр тут бид давно уже ахихийн шинэ оноо отдыхаем, тэмдэглэж отмечаем, байна. а Андрюха здесь с нами, все хорошо, а чё, ты не в курсе? Би Я говорю, нет, үгүй би я не в мэдээгүй курсе. гэсэн. Тэгээд ганцаараа үлдээд уйлсан. Разрушенный. Андрей Гүбэн таныг шинэ жилээр орхисон байна. Это была новогодняя Шинэ ночь, жилээр за байсан. полночь. Бүгд Все хамтдаа отмечают, тэмдэглэв. я как... Харин би ганцаараа баярын хувцастайгаа тэнийг юм шиг цаасан дон зогсоол Колено в этой үлдсэн. жиже, которая у нас зимой Тэгээд вместо снега. би И ямар нэг понимаю, юмэг Я ойлгоогүй байж чего-то не гэдгээд поняла, ойлгосон л да. Андрей чамд хэлэх юм байна уу? Конечно же, Шинэ жилийн орой хайсан гэдэг хэтрүүлгэлдээ миний хувьд гэр бүл болоогүй байж тийм гэр бүлийн хэрүүл маягийн зүйл хийх хэрэггүй л гэж бодож байна. Мне кажется, если девушка, женщина, Олон жилийн өмнө нюансы и мелочи, которые эмэгтэй хүн бүсгүй хүн ийм нарийн зүйлсийг санаж байна. Одоо тэр инээмсэглэж ямар ч баг зүйлсэн гэсэн дотроо гомдолтой үлдсэн байна шүү дээ. внутри есть. Олон жил өнгөрсөн ч гэлээ хэрвээ чи хүний ёсоор уучлалт гуйх юм бол таатай л байх болов. Не знал, как Чи поступить. цус шингэн Ей будет залуу байсан байх. Эхэлж болно. Яг шинэ жилийн үдшиг байгаагүй юм. Таны шинэ жилийн үдшиг гэж ойлгосон бол л да. Харин би тэр өдөр 5 сар 9 байсан байх. Харин би эртнээс тэрэнд сануулж эхэлсэн. Тийм л зүйл болсон. Таны бид хоёроо нэг гэр бүл болж чадахгүй гэдгийг би ойлгож байсан л да. Андрей гэр орон бол гоо нэрийн үүр болсон газар. Үүдэнд нь ганцхан гэрийн шахаа байна. Угаалгын өрөөнд ганцхан шүтний сайз. Унтлахын өрөөнд хүйтэм хүнжил. Би ганцаараа удаж байна. Ганцаараа унддаг. Мэдээж уйдгартай л да. Гэхдээ ганцаараа уучраас тийм шээ. Ийм байх ёстой учраас л тэр бах. Бүсгүүчүүдээс салж байлаа. Энд ирдэг байсан. Тэнд өөр байсан. Надад их хэцүү байсан шүү. Харин энэ бол 94 он. Ярилцлага болгоны үеэр сэтгүүлчид Гүүбнээс хувийн амьдралынхаа тухай асуудаг. Андрей ердөө 20 та. Гэтэл тэр нэг бус удаа алдаж байснаа хэлжээ. Андрей чи ихэвчлэн бүсгүүчүүдийн тухай дуулдаг. Чамд ямар бүсгүүчүүд илүү таалагддаг вэ? Сайхан сэтгэлтэй. Гэхдээ би тийм бүсгүүчүүдтэй бараг учирч байгаагүй л дээ. Магадгүй мэдэхгүй л дээ. Намайг муу хүмүүс өргөддөг учраас гонигтай дунууд зохиодог байх л да. Түүний хайр дурлалын тухай яриа улс оронд яар тархаад байлаа. Алдарт клипмейкер Ирина Миронова Андрейн одоогийнх үеийн амьдралыг мэддэг цөөн хүмүүсийн нэг юм аа. Октод тэрэнд нааддаг байсан. Шинэ бичлэг хийх үеэр шинэ октод чинь тэгээд ирсэн шигэ яваадаг юм байна. Энэ залуу бүсгүй даз таарсан бөгөөд Андрейн од болсон. Тэр хамтдаа зураг авалт хийлгэхийн тулд нэлээд их мөнгө төлжээ. Клипний зардлыг бүсгүй өөрөө бүрэн даахаар болсон байна. Тэр бол жүжигчин биш, загвар өмсөгч биш. Харин клипний 90 тэтгэгч спонсор байсан. Гэхдээ стоп зураг дууслаа гэсний дараагаар тэднийг зам салсан байна. Шүтэн бишрэгчд нь одоо группын хэнд зориулж дуугаа бичдэг болсон бэ гэж таамаглахад үлдээд байлаа. Энэ дууг Орос даяар олон янзаар дуулдаг байсан. Харин бүсгүйн царай үргэлж кадрын цаанд байдаг байлаа. Харин энэ бол том болсон Лизагийн цорын ганц зураг. Би Лизатай анх танилцсан. Тэр анхны болцоон дээр өөрөө намайг үнссэн. Анхны болцоон дээр шүү. Бид цахилгаан гал тэргээр явж байсан. Тамбурт зогсож байхад гинт хүзүүнээс татаад үнссэн. Өөрөө миний гарыг цамцсан доор хийсэн юм аа. Би хийгээгүй. Муухай бохир зүйл огт байгаагүй. Харин ч сайхан байсан шүү. Эмэн хүртэл Андрей Лиза хоёр сайхан үрхэж байсныг бадалдаг юм аа. Би дуун дээр гардаг Лизаг харж байсан. Жижигэн цагаан өстэй охин байсан. Нүд нь яг л том гэр шиг. Тэд Казаны вокзалын орчин байр хөсөлдөг байсан юм. Хамтдаа амьдарсан л да. Бүсгүй үлцэн харин Андрей ингээд явчихсан. Андрей аялын тоглолтоор явсан. Эмээгийнх нь хэлж байгаагаар хайр сэтгэлийг аялын тоглолт сүрүүлжээ. Андрей тайзан дээр од болон гялалзаж Лиза гэртээ ганцаараа үлдэнэ. Дараа нь Лиза хүлээж залхаад гадаад руу явж харин эртээ гэрвэл болсон байна. Америкточууд Андрюшад хайртай гэдгээ ухаарсан. Түүн дээр эргэж очимоор байгаагаа хэлсэн л дээ. Лиза Андрюшад би чамд хайртай гэсэн. Что расставание час уже так близок. Лиза, Лиза. Гүүбний ууран цуух дуртайг мэднэ. 7 хүүхэдтэй эмэгтэй. Гэхдээ хамгийн гол асуулт болох Тэмэр Жаал маань хэнтэй гэрлэх вэ гэдэг нь нууц хэмээр үлдсэн.
Чамтай танилцахад хэлбэр уу эсвэл чи хаалттай өнөө маш хэлбэр. Ингэж ярьцгаая. Тэр ямар байх ёстой вэ? Царайлаг. Брюнетка, блондинка. Харуустай юу, шаруустай юу? Хамаагүй. Хөхн хөлн. Нүдэн дулаахан мөрөөд авсан гэж ихтэй юу? Богино өстэй охтууд швий дуртай. Нүдэн ямар ч явж болно. Нас 25. Гэр бүл болохын тулд танилцсан амьдраагүй бин. Би нэг удаа санхүүгийн тусалцаа үзүүлэн гэсэн зар тавьсан. Шолоохон бичсэн. Тийм ээ. 2 жилийн өмнө би ивент итгэгч болмоор байна гэдэг танилцах сайт дээр зар тавьсан л да. Том зарын сайт. Гэхдээ би зураг тавиагүй. Зүгээр ивент итгэгч болно гэдэг тэнийг биш дажгүй охин хайж байна гэсэн. Нэг иймэрхүү утгатай зүйл бичсэн. Нэг ч хүн захиа бичээгүй төсөөлж байна. Одоо ямар ч хөнгө болсон. Ямар ч гинэ. А было много? Тийм ээ. Өмнө нь олон бүсгүүчүүд байсан уу? Би 5 удаа гүнзгий харилцаанд орж байсан. Тус бүр нь нэлээд удсан. Хамгийн удаан нь Длинные отношения. за нэгээс 2 жил үргэлжилсэн дээ. Анхны удаа ягаад залсан юм бэ? Анхны удаад бүтлгүүцсэн. Тэр яваад л өгсөн юм. Бүсгүй чамайг хайсан. Тэгж хийж болно. Лиза юу? Тийм ээ, Лиза. Хоёр дахь нь. Хоёр дахь бүсгүйтэйгээ их хүнд салсан. Удаан хамт байсан уу? Тийм ээ, түлхүүр гаргаж шийдэх гэх мэт. На улицу, что-то в этом духе. Харин гурав дахь нь. Дараа нь би их удаан хинтж дурлаагүй явсан. Бараг 3 жил болсон байх. Тэгээд дараа нь найзууд маань сайн бүсгүйтэй танилцуулсан. Гэхдээ тэр их сэтгэлийн тэнхээдэг бүсгүй. Би дийлэхгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас л салсан юм да. Соскочил с трассы. 3 болсон юм чинь 4-5 ажил дарна. Тийм ээ, дараа нь 4 дахь бүсгүйтэйгээ танилцсан. Хожим ээж нь ирээд чамд ийм залуу таарахгүй гэд намайг хөөсөн. Ээжийнхэн зүг байсан баха. Тэгээд салсан. Дараа нь 5 дахь бүсгүй. Одоо би нэг бүсгүйг 3 жил эргүүлж байна. Гэхдээ их яригтай харилцаатай байгаа. 3 года. Энэ талаараа жаахан ярмааргүй юм л дээ. Женщина была Чиний амьдралд хүүхэдтэй болох юмсан, эхнэрээ болох юмсан гэж хардаг эмэгтэйтэй учирч байсан. Чиний салшгүй нэг хэсэг бол тийм эмэгтэй. Энэ твоей талаар второй половинкой. байгаагүй. Не Тийм нашла? бүсгүй болоогүй байна уу? Учраагүй л байна. Энэ бүх хугацаанд гэж үү? Тийм ээ, учраагүй. Лиза, еще вчера мы были вдвоем. Еще вчера не знали о том, как трудно будет нам с тобой расстаться, Лиза, и новую встречу ждать день за днем. О, Лиза, Лиза, когда теперь увидимся вновь? Кто знает, может, это любовь. Я еще не смог сказать о самом главном. Тебе всего лишь несколько слов. О, Лиза, Лиза, не исчезай. Лиза, не улетай. Побудь со мной еще совсем немного, Лиза. Как жаль, что расставание час уже так близко. Лиза, где же ответ? Счастье было и нет. Последние минуты навсегда уходят. Часы остановить хотел бы я сегодня. Лиза, я так хотел признаться тебе, что я навек обязан судьбе за то, что мы с тобою повстречались близко однажды на огромной земле. О, Лиза, Лиза, сегодня между нами моря, и грусть сильнее тень ото дня. Но только я, как прежде, буду верить, Лиза, что ты все так же любишь меня. О, Лиза, Лиза, не исчезай. Лиза, не улетай. Побудь со мной еще совсем немного, Лиза. Как жаль, что расставание час уже так близко. Лиза, где же ответ? Счастье было и нет. Последние минуты навсегда уходят. Часы остановить хотел бы я сегодня.
исчезай, Лиза, не улетай, побудь со мной еще совсем немного, Лиза. Как жаль, что расставание час уже так близок, Лиза. Где же ответ? Счастье было и нет. Последние минуты навсегда уходят. Часы остановить хотел бы я сегодня, Лиза. Лиза, последние минуты навсегда уходят. Часы остановить хотел бы я сегодня, Лиза. Лиза, 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 Лиза. Чи алдартай болсондоо хэн талархаж явдаг вэ? Чи хэнд баярлаа гэж хэлээд шүн дунд хаа хамаагүй утсаар яриад хэрэгтэй гэвэл би энэ гараараа шууд уугаж өгнө гэх вэ? Забор, если попросит. За одоо тийм хүмүүс маш олон байгаа. Бараг 100 хүрэх баг. Вообще очень люблю рыб. Би шууд уугаж чаднаа. Родители. Ухаач дуртай. Мэдээж хэрэг юуны түрүүнд аав ээжтэй баярлаа гэнэ. Потом, наверное, Тийм ээ, юуны түрүүнд аав ээж. Дараа нь миний багшуулсан хүмүүс байна. Урлагт хөл тавихад сургасан хүмүүс, хөгжим бичдэг байсан мундаг хүмүүс. писал хорошо там. Паулсын төлөө би юу ч хамаагүй ухна. Вот. Для Антоновын төлөө хүсвэл ухна. вот. Пугачавыгийн хувьд ч гэсэн ногооны талбай ухаж болно. Вот, то есть там Том талбайтай шүү. Странная свобода, от заката до восхода, ждать тебя, надеясь вновь. За энэ бол Андрей Гүгний тайзан дээр гарч ирсэн анхны тоглолт. 94 он. Славучичийн алтан намар нэртэй алдарт тэмцээн. Бэнд дахин хагас жилийн дараа ирнэ гэж найдаж байна. Аялын тоглолт хийнэ. Тэр хүчрэх продюсеруудтай гэрээ байгуулахгүй. Тэрний хөгжмийн ертөнцид хинч мэдэхгүй. Дуучин тэрний ард хэн байгааг тааж ядаж байна. Гэтэл тэрний хойдоо Виктор Гүбин Андрейд оргилууд мацхтан тусалдаг байж юм. Намайг байр цааш нааш нь гүйлдэг байсан. Тийш яв нааш иргээл. За нэг талаасаа зөвлөдөө. Оочин зураг гээд Гүбний гэр бүлд бүгд байна. Ээж нь охин дүү нь Андрева төрсөн аавыг орлож байсан тэр хүн. Виктор Гүбин дагуу хүүгээ төрсөн хүүшгээ өсгсөн хүн. Тийм болохоор Андре тэрнийг хойд аав гэж хэлж чадахгүй байна. если бы отец Хэрвээ аав намайг зөв чиглэлд залаагүй бол би одоо амжилтанд олох стал тэр чадварыг сурч авч чадахгүй байх байсан л да. 20 жилийн өмнөх энэ бичлэг телевизийн архивд золоор хадгалагдан үлдсэн бичлэг. Тэрний гэр бүл анхны бөгөөд сүүлчийн сэтгүүлч нарт үүдээ нээсэн нь энэ байлаа. Өвгний шүтэн бишрэгчид аав ээж нь тансаг амьдардаг гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл ээж нь нэг ч удаа гадаад руу явж байгаагүй тодорхой болсон. Би гадаад руу аялах юмсан гэж мөрөөддөг. Энэ миний мөрөөдөл. Биелэх боломжгүй гэж боддог. Хаашаа ч юм газар үзэх юмсан гэж боддог. Дэлхийг ямар байдгийг хармаар байна шүү. Харин энэ бол Андрей хойдоо Виктор Гүбин. Ээж хүүхдийн цэцэрлэгт алтан медаль авч яваа. Харин сургуульд бас их сургуулийг улаан дипломтой төгссөн. Аав Оросын бараа түүхэн эдийн биржийн дэд үйл хэрэгч байсан. Сүртэй сонсогдож байгаа боловч манай гэр бүлд илүү мөнгө гэж байгааг үлдээ. Яагаад гэдгийг би ястаа мэдэхгүй. Товчхондоо бид ядуул амьдардаг байсан. Энэ бичлэгээс харахад Гүбнийхэн үнэхээр баян тансаг амьдардаг байж юм. Аяр тавга хувийн дугаан Орос бишингийн дэргэд дулаацсан. Тэдний хөдөөгийн байшинд ус байхгүй, халаалт байхгүй, гэр бүлийн бүх мөнгө хүүгийн хөгжмийн боловсрол зарцуулагдана. Би дуу зохиодог байсан. Сайн дуунууд гэдэг нь ойлгомжтой болсон л доо. Ирээдүй байгаа мэдгдсэн. Хамгийн их мөнгөтэй аав л байсан. Сайн студид бичлэг хийлгэж Леонид Агутны студиэр аранжировщик хийлгэсэн. Андрей энэ бүх зардлыг хойдоо Виктор Гүбин төлдөг байсан. Энэ бол жинхэнэ дээр үн бичлэг. Андрей Гүбний гарын үсгтэй анхны диск. Энэ бол Андрей би санаж байна. Одоо бол хадгалагддаг. Энэ студид тэрнийг анхудаа Алла Пугачева сонсож байна. Алла мандаж байгаа одын Москвагийн бус аяллыг шууд анзаарсан байна. Энэ студид олон хүн цугларсан байсан. Алла Борисовна Лиза гэдэг дуугийн сонсоод инээмсэглэж битгий нисгэнэ гэсэн. Улыбнулась. Хачирхалтай болооч. Не улятай.
Хойд аав нь Андре Губний алдар хүндэд $10,000 оруулсан байна. Тэгээд орлогынхоо 60% өөрт нь өгч байхаар дүрм тавтажээ. Андре Губ нь энэ хэрийн үзэгдэл гэдэгт ээлжид. Аав надад $10,000 оруулалт хийсэн. Арай багч байж магадгүй дээ. Доолоо шүү дээ. Тэр хөрөнгө оруулалт хийсэн би концерт тогтоод аавын оруулсан мөнгийг хүүтийн нэргүүлж өгсөн. Тийм ээ, хүүтэй шүү дээ. Шоу бизнесийн акулууд өнөөдөр хүртэл хүүгээ яагаад хүүгээр байсанд гайхдаг. Аав нь эхлээд тусалдаг байсан. Дараа нь гэнт хүүгц аав нь хүн байж тусалж чагаад дараа нь гэнэт мөнгөө нэхнэ гэж байгууд байж. Би гуйлагчин хэвээр үлдсэн ч гэсэн хүү маань жаргалтай байвал болоо. Андрен гэж байгаагаар 94 онд Гүүбэн гэдэг нэр улам бүр алдаршиж байхад тэр үнэхээр аз жаргалтай байжээ. Чи яаж төвчиж чадваа? За би нэг жишээ хэлье л дээ. Чи том хотод тоглолтоор ирлээ. Тэнд үйлдвэрийн дарганаар зохион байгуулагчид гэдэг бүгд чамтай хундаг туулахыг хүснэ. Хамт амархыг санал болгоно. Чи яаж архинд орлогыг тэсч үлдсэн юм бэ? Энэ талаар. Би хизээш уудаг байгаагүй. Яаж гэдгийг мэдэхгүй байна л да. Би хаяа уух дуртай үнэ хэлье. Би их ууж чадна. Нэг удаа 800 г абсент уусан. Миний хувийн дээд амжилт. Нэг үл шүү тийм ээ нэг дор. Дараа нь гэртээ ямар ч асуудалгүй байрсан. Би ер нь хизээч шартаж байгаагүй. Хизээч олон хоногоор ууж үзээгүй. Нэг найруулагч агуу жүжигчдийн тухай бичсэн байсан. Папанов гихмэт тэд 3 хоногоор уудаг байсан гэсэн. Би яаж 3 хоног уудаг байна гэж бүр гайхсан шүү. Би нэг сониогоос чамааг өмнө сэтгцийн эмнэлэгт эмчлүүлж байсан тухай уншсан. Энэ үнэн үү? Тийм ээ би их сайн томото өвчтөн байсан баха. Хариулт боломж өгөөч дээ. Бүгд сайн томото хүмүүс байсан. Чамтай хамт Наполеон хэвлэж байсан уу? Тийм ээ. Бэлүү байсан. Үнэхээр хэвдсэн юм уу? Тийм ээ. Би тэнд хагас жил болсон. Тард өдөр биднийг явуулдаг байсан юм аа. Тэгээд бид шөнийн цэнгэний газарт очиод би цэнгэний газар очиж цугаацаад бүтэн сайнд ирүүлждэг байсан. Товчхондоо эмчлүүлж байсан. Сайн жүжигчин болгон сэтгцийн эмнэлэгт хэвддэг л үстэй. Ийм түүх байдаг шүү дээ. Энэ эмнэлэгт өвчнүүдийг болон эмч нарын зургийг авах хатуу хоройтой. Сэтгцийн эмнэлэгт маш хүнд онцтой өвчнүүд ирдэг байна. Сэтгэл хөдлөлттэй үл тоомсорлсон эсвэл таашаалын мэдрэмжгүй болох гэд олон зүйл бий. Шүтэн бишрэгчд нь байнгын инээмсэглсэн байдалтай хараад сурчсан Андре Гүүбэн энд амьдралынхаа хамгийн хүнд өдрүүдийг өнгөрүүлжээ. Би хямралын тасагт хэвдэж байсан. Эмчнэр над дээр 2-4 дэх өдөр болгон ирж үзлэг хийж хуралддаг байсан. Тэдэрээд Андре би чинь яаж байна гэж асуув. Би сайн гин сэтгэл санаа чинь маш сайн л бий. Мэргэжлийн хүмүүст үзүүлэх нь Андрегийн хувьд сүүлчийн алхам болсон. Хэдэн сарын туршид Гүүбэн өөрийнхөө жижигхэн байранд ганцаараа өнгөрүүлжээ. Энэ хугацаанд ойр дотныхон болон найзууд нь яагаад ийм хүнд хямралд орсныг мэдэхгүй байлаа. Хамгийн сүүлд гөлөв дуулцахад тэр надад дэм сайн байгаа санагдаагүй л дээ. Тэр сэтгэлээр ундаг залуу. Тэнийг хүн сэтгэлээр ундаггүй. Тэнийг жүжигчин өөрийгөө голдоггүй. Тэнийг хүн хэн чамаагүй. Тэм эцэст. Төрөл бүрийн таамгууд гарч байлаа. Их ачаалтай аялын тоглолт хийсэн үү? Архинд орсон уу? Ман сурвалж бодсон. Гүүбний тойр хүрээлэгчдийн дунд амархын тулд дуучин юу ч хэрэглэх боломжтой байсан тухай ярьж байлаа. Юу хэрэглэж байсан бэ гэвэл арх уу? Хар тамхи уу? Миний бодлоор бол ямар ч од энийг тойрч харж чадаагүй шүү дээ. Хэрвээ танд Орсын эстрадын дуучин хязгаар хэрэглэж байгаа гэх юм бол над тандаа. Тэр бүх зүйл миний хувцсны өрөөнд болдог байсан. Миний хувцсны өрөөнд юу вэ? Зөвхөн эмээн Андре одоо болтол аав ээжийг алдсандаа харамсдаг гэдгийг мэднэ. Энэ түүнийг сэтгэлийн хүн хямралд оруулсан байна. Хүү маань хүн хямралд орсон л доо. Аав нь нас орсон, ээж нь нас орсон. Тэр Таиландд их удаа амьдарсан. Энэ зовлон мартахыг хичээсэн. Харин өнөөдөр Андре толгой иргэм амжилтын төлөөс ямар байдгийг бидэнд өөрөө хэлж өгнө. Чи өөрөө энийг ухаарсан уу? Намайг эмчнэрт үзүүлэхэд тэд сэтгэл санааны хямралаас болсон зүйл байх гэсэн. Эмчнэр намайг үзээд хямралд орсон л гэсэн. Тийм ээ, хямрал, хүн хямрал. Сэтгэлийн хямрал уу? Тийм ээ, хямрал шиг зүйл. Эмчнэр над дээр ирээд яаж байна гэдэг. Би сайн байна гин. Сэтгэл санаа ээж сайн л гэдэг. Эмчнэр тэгтэл гарч болно гэсэн. Би ч юмаа цоглуулад л явсан. Гэхдээ сэтгцэд нөлөөлдөг юмнууд их удаан үйлчилгээтэй байдаг. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим юмнуудын хувьд урт хугацаа хэрэгтэй байдаг л да. 2-7 хоног гэх мэт. Эхлээд юм ууж туршин дараа нь сайн үйлчлэхгүй бол тэр юмыг сольдог. Тэгсээр угаад анзаарагдахгүй хагас чиг болчихсон байдгийг. Их л хордон санагддаг да. Тийм ээ. Андре намайг уучлаарай. Гэхдээ эмнэлэгт тийм ч зугаатай биш байлгүй дээ чи.
Зугаац юу байх вэ? Дандаа том хүмүүс хэвтэж имжлүүлдэг. Тэнд ийм хүмүүс байхгүй. Жирийн хүмүүс имжлүүлдэг. Царайлаг бүсгүүчүүд л байна. Бүх зүйл хэвээ. Тийм ээ. Бүхнүүд хайчиг гэж бодож байлаа. Бид шатар тоглодог. Тийм ээ. Царайлаг охтууд их байдаг шүү. Австралиас ирсэн Маша гэдэг охин байсан. Манад ийм эмнэлэг байхгүй гэдэг байсан. Тэнд би туршлага авах гэж хэвдсэн. Санагдаж магадгүй л дээ. Би чамайг ойлгож байна. Тэнд өдрийн 5 удаа хоол өгнө. Чи ямар сайхан болохыг төсөж байна уу? Зарим талаар үнэхээр сонирхолтой байсан. Амьдралын туршлага хоримтлуулсан би тэнд хэвдэж байхдаа олон зүйлийн талаар бодсон. Нэмэр улаагүй бол мэрэгчлээ солих байлаа шүү дээ чинь. Сменил вектор деятельности. Когда зажгутся фонари и стихнет город до зари, забыв тревоги и дела, ты красишь губы в яркий цвет, туда, где музыка и свет, тебе давно идти пора. Momento, signore ragazzi, девушки с нами, bellissimo, grazie, ciao, bambini, buongiorno, подруги. Вместе поднимем руки. Танцы, танцы, танцуй, девчонка. Парни пусть стоят в сторонке. В каждой ноте движение тела. Танцуй, ты ведь этого тоже хотела. Танцы, танцы, еще немного. Никто тебя не осудит строго. Здесь все такие и до упаду. Танцуй, это все, что сегодня нам надо. Лиц круговорот тебя сегодня унесет от бесконечных серых дней. И даже стрелки на часах длиннее прямо на глазах бегут куда-то все быстрей. Бас, сеньоры, пора расслаблento. Das ist fantastisch, ловите моменту. Не забывайте сегодня о скуке. Вместе поднимем руки. Танцы, танцы, танцуй, девчонка. Парни пусть стоят в сторонке. В каждой ноте движение тела. Танцуй, ты ведь этого тоже хотела. Танцы, танцы, еще немного. Никто тебя не осудит строго. Здесь все такие и до упаду. Танцуй, это все, что сегодня нам надо. Подруги и друзья, но знаешь ты и знаю я, что это только до утра. Настанет день и без следа, все разбегутся кто куда. Такая странная игра. Танцы, танцы, танцуй, девчонка. Парни пусть стоят в сторонке. Движение тела. Танцуй, ты ведь этого тоже хотела. Танцы, танцы, еще немного. Никто тебя не осудит строго. Здесь все такие и до упаду. Танцуй, это все, что сегодня нам надо. Танцы, танцы, танцуй, девчонка. Парни пусть стоят в сторонке. В каждой ноте движение тела. Танцуй, ты ведь этого тоже хотела. Танцы, танцы, еще немного. Никто тебя не осудит строго. Здесь все такие и до упаду. Танцуй, это все, что сегодня нам надо. Сургуульд байхдаа чи хэн болохыг хүсдэг байсан бэ? Жүжигч нь үү? Надад уран бүтээл хийх нь сонирхолтой санагддаг байсан. Хөгжимчин гэж үү? Хөгжимчин үү? Би одоо ч гэсэн өөрийгөө жүжигчин гэж боддоггүй.
Харин дуу зохиогч гэдгээр өөрийгөө төсөөлдөг. Дуунууд маань ихэвчлэн надад тохирсон байдаг болохоор би дуулдаг. Харин таньдаг дуучид маань ирээд ямар нэгэн дуу хичээд өгөөч гэвэл би хурдан бичээд л өгч чадна. Тийм ээ. Ундраад л гараад ирдэг. Алдартай хүмүүс үү? Тийм ээ, алдартай. Алла Борисовна гооч байсан уу? Алла Борисовна гооч байгаагүй. Нэг удаа намдор хоолойтой хүнд дуу хичээрэй гэж байсан. Урьдчилгаа өгөөгүй болохоор би юу ч бичээгүй. Сайн байна. Андрей Гүгний анхны дуунууд энд Уфа хотын 5 дугаар лицейд бичигдэж байжээ. Хөгжмийн хичээлдээр ая зохиогч Гүгний уран бүтээлээс суралцдаг боловч сургуульд хүн болгон тэргээр бахархдаг байна. Манай сургуульд од суралцж байсан сая хэрэг. Магадгүй бид ч гэсэн од болох юм билүү? Харин энэ бол 20 жилийн өмнөх Азербайджан. Баку хотын төв гудамжинд хүн бие төсөглөрчээ. Зохион байгуулагчид энд дуучин залуугийн гарын үсгийг тараахаар төлөвлөд байжээ. Ямар олон хүн цугларсан байгааг хараад зохион байгуулагчид Гүгнийг автобуснаас гаргаж болохгүй. Үгүй бол золгүй явуулж магадгүй гэж анхаарч байлаа. Ингэж болоо юу? Тэнд хэдэн мянган хүн байсныг би мэдэх. Тэд бидний сууж байсан автобус руу дайрсан. Автобусыг бараг өргөд явах шигсэн шүү. Гүгнийг маш ихээр хайрладаг хэдэн хорон хамт байхын төлөө тэгж их зүтгэж байсан. Фэнүүд шүү дээ. Маргааш гэхэд шүтэн бишрэгчид дуучны буусан буудлыг бүслээд байлаа. Хотын гудамжаар зугаалж байх үед нь жагсаалуулаад байлаа. Шүтэн бишрэгчийн хувьд Гүгний араас хөөцөлдөх нь хэдэн цагийн марафон болж хувраад байсан юм. Ийм битгэл сайтай нэгэн технээс хэдэн үг олж сонсоод авсан юм аа. Не плачь, я тебя умоляю. И печаль свою не прячь, пусть она навек растает в сердце твоем. Тэр үед Орос даяар сая бүсгүйчүүд цайвар үстэй өсвөр насны энэ залуугийн дуу хотод дуурлаад байлаа. Эсбор дөртний нураг шахсныг би нүдээр харсан. Та нар бивэдэ хайртай юу? Охтууд дуун дээр нь ухаан алдаж унаж байсан шүү. Яна Кристина хоёр 20 жилийн туршид Андрей Гүгний үнэн шүтэн бишрэгчд хэвээр үлдсэн. Тэд аль хэдийн гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нөхөртэй болсон. Сайхан ажилтай тогтмол орлоготой хүмүүс. Гэхдээ одоо болтол тэнмэж жаа дуу сонссоо. Бидний амьдрал байсан. Концертууд нь маш таалагддаг байсан. Сайхан харагдахыг хичээж байнга шинэ хувьд судалдаж авдаг байлаа. Бидний хувьд амьдралын утга учир болоод байсан. Гүгний 30 нас хүрэхэд нь Яна Кристина хоёр тэрнийг энд Москва хотын орчимд үзэсгэлэнтэй цэцэрлэгт урьж сэтгэлээ нээхийг хүсжээ. Энэ хоёрыг цэцгийн дэлбэгээр чимгэлсэн. Гэхдээ тэр хэдхэн минут үзэгдээд өнгөрсөн байна. Өөр юуны ч тухай ярих боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Үнэн ч шүтэн бишрэгчдийн сэтгэлийн үг дуучны хувьд зүгээр нэг ажил байжээ. Яна Кристина хоёр манай студид ирээд байгаа. Ухаж явцгаая. Зяараа. Охтуудыг санаж байна уу, Андрей? Таныг Яна гэдэг баха. Яна юу? Яна мөн байна. Яна би Янаг санаж байна. Тийм ээ. Би санаж байна. Одист саунаас нэг хүн гарч ирсэн. Тэр Яна байсан санаж байна. Тийм ээ, Яна. Кристина та Андрей Гүгэнд гомдож явдаг тухай ярьсан. Тийм ээ. Заримдаа ярилцмаар санагддаг. Надад ярилцах хүмүүс байгаа. Зочилж явчих тухай ярьж байна. Надад ярилцах хүн байдаг. Зүгээр харилцах юмсан гэдэг боловч ийм хүйтэг хүндий хариулт өгнө гэдгээс айдаг. Тэгээд л гүйцэр. Надад ярилцах хүн байгаа. Энд гомдож явдаг юм аа би. Охтуудаа баярлалаа. 40 жилийн дараа ярилцъя. Цаг нь болохоор хүүхэд насны гомдод арилдах юм аа санаа зовлтгүй. Тэрнийг би тоосон гэж хэлж болох уу? Тийм ээ, маш их. Тэр тайзан дээр гарахтаа дэлхийн хаа юм шиг гардаг байсан. Одоо хэдэн үйлдэлийг хийж байна гэсэн үг. Мэдээж байсан. Амбицтай. Тийм ээ, амбицтай гэмээр байна. Яаж илэрч вэ? Илэрдэг тухайд бол одоохондоо хинээж мэдэхгүй хүн өөртөө маш итгэлтэй байсан гэж хэлж болно л доо. Тийм ээ. Сэргээ намайг уучлаарай. Би өөртөө тийм ч итгэлтэй хүн биш. Тайзан дээр гарахтаа би хамгийн сайнаар байхыг л хичээдэг байсан. Амбицийн тухай яриад байна. Тийм ээ, генерал болохыг мөрөөдгүй зэрэг шиг л би тэгж хэлээгүй. Та намайг гомдох юу ч хэлээгүй. Баярлалаа. Асуудал энд байгаа юм шээ. Би чаддаг зүйлээ сайн хийх л хичээсэн. Ердөө л энэ байхгүй да. Такие девушки, как звезды, что светят в небе до утра. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Такие девушки, как звезды, такие звезды, как она.
невозможно их волшебной красоты. И одну из них увидев, про себя подумал ты. Такие девушки, как звезды, что светят в небе до утра. В одной из них легко и просто влюбиться раз и навсегда. Но если ты обычный парень, тебе не светят никогда. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Все вокруг давно известно, ты не трус и не герой. Но девчонкам, если честно, не соскучиться с тобой. И отбросив все сомнения, ты шагнул к ней и сказал: я такой, как бы не видел, но всегда вас мечтал. Такие девушки, как звезды, что светят в небе до утра. В одной из них легко и просто влюбиться раз и навсегда. Но если ты обычный парень, тебе не светят никогда. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Девушки, как звезды, звезды, как она. Девушки, как звезды. По Сиреневым бульварам, по воскресным площадям ты идешь с такой девчонкой, что не верится глазам. И на всех друзей вопрос говоришь с улыбкой ты. Кто сказал, что невозможно дотянуться до звезды, дотянуться до звезды, до звезды. Такие девушки, как звезды, что светят в небе до утра. В одной из них легко и просто влюбиться раз и навсегда. Но если ты обычный парень, тебе не светят никогда. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Такие девушки, как звезды, такие звезды, звезды, звезды. Такие девушки, как звезды, что светят в небе до утра. В одной из них легко и просто влюбиться раз и навсегда. Но если ты обычный парень, тебе не светят никогда. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Такие девушки, как звезды, такие звезды, как она. Девушки, как звезды, звезды, как она. Девушки, как звезды, звезды, как она. Манай студид сэргээ Кони бирээд байна. Тэрний хэлж байгаагаар тэр Андрей Губинд анхны хийтэй бичгт нь онгод оруулжээ. Угтаарцгай. Сэргээ бидний ирсэн баярлаа. Тэнэг жаал гэдэг дууны түүхээс бидэнтэй уулзаач. Мальчик-бродяг. Сэргээ үн түүхээ ярьж өгөөрэй. Дуугийг бүхлээр нөө эсвэл товчх нөө. Вы ему посоветовали писать? Та хайрын тухай бичгийг зөвлөсөн үү? Андрей хайрын тухай бичгийг огт хүсэхгүй байсан. Худлаа нэг нь хүсэхгүй байсан юм аа. Тийм ээ. Сэргээ би чамайг сонсомоор яриач тээ. И мне было как... Тэгээд би энэ залуу их сайхан үг бичдэг юм байна. Харин надад илүү уянгадаг аянууд байсан. Тэгээд би Андрейд өөрийнхөө зохиолуудаас харуулсан л да. Хэсэг хугацааны дараа бид салсан. Магадгүй зарим нэг зүйл тэр нь таалагдсан байх. Сэтгэлд нь хоногшиж үлдсэн байх л да. Таны ганц ч гэдэг дуу яаж сонссон бэ? Би кассетэн дээр бичиж авч ирсэн. Та яг одоо аялаад өгч болох яах хэсгийг. Одинокий волк, но не злой, не страшный. Одинокий волк, никому не опасный. Тэмээ сайхан дуу байсан. Андрей Губин энэ дууг сургуульд сурч байхдаа зохиосон гэж ярьдаг. Харин 10 жилийн дараа энэ дуу тэрний алдаршуулсан. Сергей Конигийн хэлж байгаагаар Тэнэг жаал гэдэг хийц дууг өөрийнх нь ганц ч гэдэг дууг хуулбарлсан гэж мэдэгдэж байна. Энэ дууг тэр өөрийнхөө хөгжмийн хамтлагт зориулан бичсэн байна. Хөгжмийн зохиолчид нотлох баримт бидэнд үзүүлсэн. Энэ бол хөгжмийн аяга үгийг бичсэн дэвтэр. Энэ дууг тэрээр 89 онд Андрей Губинийг алдаршихаас 5 жилийн өмнө бичжээ. За үгний нь байна.
ноотуудын хүртэл бичсэн байгаа. Сергей Конев өнөөдөр ч гэсэн Тэлмэл жаалтаа яаж учирснаа сандаг. 92 онд хинийч танил биш клубын хамтлаг байгуулж байжээ. Сергей Конев ярилцлаганд ороход иржээ. Сонингоос залуу дуучин Андрей Губин хөгжмийн зохиолчид аранжировщикуудыг хайж байна гэсэн ажил харсан. Хамтран ажиллах санал байсан л да. Захидал бичсэн хариуч хурдан ирсэн. Тэр дөрөв захидлын хариу ирсэн те. Тэр ирээдүйн одын гэлд очжээ. Тэр уулзалтын үеэр ганц чон гэдэг дуугаа дуулж өгсөн тухай Сергей ярьж байна. Тэр ярилцлаганд тэнцээгүй. Харин 2 жилийн дараа тэр өөрийнхөө дууг Андрей Губин тайзан дээрээс дуулж байгааг сонсчээ. Губин өөр байсан боловч аян тэр чигээр байсан гэдэг. Я могу быть сильным, но всегда один я в безумном мире. Пусть опять дожди и холодный ветер, он уходит прочь от тепла и света. Михаил, таны бодлоор энэ дуунууд адилхан уу юу? Таны бодлоор сая аялсан дуунаас үзэхэд адилхан байна. Би уулгаалсан гэж хэлэхгүй. Чи энийг мэдж байгаа ч дээ. Гэхдээ төстэй эсгүүд байгаа тийм ээ. Үндэ эсрэг надад тэр аяыг үзүүлсэн. Харин тэрний гараад явсны дараагаар би хаалгаагаад Андрейха чи ямар авиас хүн бэ? Энэ хүн сайхан хөгжим бичдэг юм байна гэж бодсон. Тэгээд ая зохиож эхэлсэн. Багч гэсэн тэр төвшөнд очихыг хүссэн л дээ. Үнэн дээр тэр үед ийм л юм болсон. Ширэгов явсны дараа би өөрийгөө авиасгүй гэдгийг багч болтгоо ойлгосон л доо. Толгороо зурсгээд л ороод ирсэн. Ийм л юм болсон юм. Яг наач. Тийм ээ, ийм ч л салсан та. Он уходит прочь от тепла и света. Не спеши, постой, погоди немного, но зовет его дальняя дорога. Что же ты ищешь, мальчик-бродяга, в этой забытой Богом стране? Что же тебя снова манит куда-то, что ты так ясно видел во сне? Идет он и сам не знает, видно уж судьба выпала такая. Может, все же есть мир мечтаний зыбких, может, кто-то ждет и его улыбки. Что же ты ищешь, мальчик-бродяга, в этой забытой Богом стране? Что же тебя снова манит куда-то, что ты так ясно видел во сне? Друзья, сильнее! Надежды нет конца, пути для него, как прежде, значит снова дождь и знакомый ветер, и опять один он на целом свете. Что же ты ищешь в этой забытой Богом стране? Что же тебя снова манит куда-то, что ты так ясно видел во сне? Что же ты ищешь в этой забытой Богом стране? Что же тебя снова манит куда-то, что ты так ясно видел во сне? Что ты так ясно видел во сне?
Чи үнэхээр шинэ дүр төрхтэйгээр эргэж ирэх боломж байгаа юм? в новом образе. Ер нь эргэж ирэх хүсэл юу юм байна уу? Эргээд яг том хүн шиг аялын тоглолт концертууд гэдлээ. По-настоящему, по-взрослому. Би итгэлтэй байна. Юу гэнэ? Би тийм гэж бодож байна. Тийм үү? Хизээ боломжтой байна. Когда нам этого ждать? Мэдхгүй л дээ. Би одоо энэ тал дээр ажиллаж байгаа өдөр болгоно. Андрей Оремид сайн байна уу? Би танд би саналаа таатай байна. Намайг Дмитрий гэдэг. Та одоо шинэ шүтэн бичлэгчтэй болсон. Тэгэхээр одоо бидний зөв гэж бодсон дууг тавих үед шинэ дуу тавихыг хүсдэг. Тэр шинэ дуу хэн дуулах вэ? Хэрвээ та одоо тайзан дээр гарах юм бол тэдгээр хүмүүсийн хувьд цоо шин гялалцаад байх болно. Тийм ээ. Би танд амлах байна. А я хочу завтра. Харин би үзэгчдээс асуумаар байна. Андрей Губин тайзан дээр эргэж гарах хэрэгтэй юу? Маш баярлалаа. Энэ хүмүүс чамд алга ташиж байна. Ты видишь, да? Шин сэтгэлээсээ шүү. Таатай байна уу? Надад маш таатай байна. Энэ бүхний санаж байна. Үндэ би алга ташилтыг санаагүй харин ажиллаа санаж байна. Энэ миний хувьд ажил. Тийм ээ. Тайзан дээр. Энэ миний хувьд хайртай ажил маань зөвхөн тайзч биш. Чи хөгжмийн зохиолч. Хэрвээ би зүгээр дуучин байсан бол гэхдээ чи өөртөө итгэдэг. Эхлээд өөртөө дараа нь хүмүүст. Ээжээ хүмүүс рүү гарах уу? Чтобы выстрелить. Миний хувьд энэ ажиллаа. Гэхдээ хамгийн дуртай ажил маань миний хамгийн дуртай ажил. Замайзуудаа дуу шиг амьдрал нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Өнөөдөр манай зочноор амьд эрүүл сарууд Андрей Губин ирээд байлаа. Тэр тайзан дээр эргэж гарна гэж амласан. Баяртай. Энэ 7 хоногийн дараа уулзъя. Аз жаргал хүсье. Андрей Губин манай студиэс зориуд эвшээгж гарч явсан. Тэрний дуунууд одоо ч гэсэн алдартай хэвээрээ байна. Харин сая хүмүүс тэрнийг нэр төртөөгөөр эргэн ихээр хүлээж байна. Гэхдээ дуучид энэ бол хэлбэр төдий зүйл гэдэгт итгэлтэй байна. Шоу бизнес телевизээр хизээ зугаалж ханаад гэр бүлдээ эргэж ирэхэд төвчээртэй билээ зэрэг. Өөрөөр хэлбэл хайц руу. Би ямар ч бүсгүй ирнэ гэж бодоогүй. 50 ярилцаад тань гэж үзсэн. Бид л олон хүүхдүүд ирлээ. Янз янзын хүүхдүүд. Студид байсан 2 цаг тэрнийг сэтгэлийг хөлөгсөн. Магадгүй цаашдын амьдралын ч өөрчилсөн байх. Андрей Губин 20 жилийн дараа ч гэсэн өөрийн хайрлыг санаж угаад өөрийн нүдээр харлаа. Энэний төлөө хундаг өргөсөн ч болно. Өнний бичгэд би хундаг улаандаар сумаар санагдаж байна. Шүтэн бичлэгчид урдын адил хувцсал хөрөөний үүдэн цуглаад байна. Энэ удаад тэрээр эндэж үгүй гэж талбарцаагүй бүгднтэй инээмсэглэж зураг авуулсан. Хувцсны өрөөний үүдэнд тэр шүтэн бичлэгч нартай итгэл найдварсан. Тэр удахгүй тайзан дээр ирж ирсэн. Өнөөдөр дуу шиг амьдрал нэвтрүүлэгт тэр од байна гэж юу болохыг дахин мэдэрсэн. Маргааш тайзан дээр гарахгүй. Хагас жилийн дараа? Магадгүй. Может быть, да.